За сайн байцгаана уу? Бүгд найрамдах Солонгос улс дахь монголчуудын мэдээллийн нэгдсэн сайт олондоо.com сайтаас бэлтгэн хүргэдэг ээлжид нэгэн контентынхаа энэ удаагийн дугаарыг та бүхэндээ бэлтгэн хүрэхэд бэлэн болсон байна. За ингээд олондоо.com сайтын маань зураг авалтын хамт олон хаана хүрэлцэн ирээд байна вэ гэхээр Солонгос улсын нийслэл Сөүл хотын нөгөө алдарт Gangnam Style гэдэг Gangnam дүүргийн яг төвд байрладаг сам са уу гоо сайхны мэс заслын имлэг буюу 3 4 5 гоо сайхны мэс заслын имлэг дээр хүрэлцэн ирээд байна. Энэ удаагийн контентоор бид зүгээр нэг имлэгийг ингээд та бүхэн танилцуулах гэсэнгүй. Энэ удаагийн контентоор дамжуулаад бид энэ имлэгийн үүсгэн байгуулагч ерөнхий эмч Пак Жун Ним гэдэг профессорыг, докторыг гоо сайхны нарийн мэргэжлийн эмч хүнийг та бүхэнтэй уулзуулж сонирхолтой дотн ярьцлага өрнүүлэхээр зорж байгаамаа. 안녕하세요. Сайн байна уу? Намайг Пак Жун Ним гэдэг. 345 гоо сайхны мэс заслын эмнэлгийн ерөнхий эмчээр ажиллаж байна. Өнөөдөр бол бидний ярьцлын гол сэдэв чинь бол ерөн Солонгост ингээд энэ гоо сайхны мэтлээ эмч нэр ямар хүмүүс байдгийг гэж ярилцах гэж ирсэн. Энэ 3 4 5 гэдэг энэ гоо сайхны эмнэлэгтээр ажилласан юм уу? Та урд нь ерөн таны ажил амьдралын түүх хаанаас яаж үргэлжлэжээ, үргэлжилжээ тэр талаараас дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч гэж хүслээ. Би 1997 онд анх эмч болоод 2002 онд гоо сайхны мэс заслын нарийн мэргэжлийн эмч гэдэг сайхан мэргэжлийг эзэмшсэн. Тэгээд үүнээс хойш тасралтгүй 23 дахь жилдээ гоо сайхны мэс заслын эмчээр тууштай ажиллаж байна. Миний төгссөн Сөүлийн үндэсний их сургууль бол Солонгос улстай хамгийн өндөр рейтингтэй их сургууль л да. Тэр сургуулийн ангаа ухааны сургуулийг төгсөөд Солонгост эрэхтэй хүн болгон цэргийн алба хаадаг тул тэр жишгээр цэргийн албаа хаасан. Манай улсын хувьд нарийн мэргэжлийн эмч нарыг шууд буу шийдэн бариулаад цэргийн албанд явуулдаггүй. 3 жил цэргийн ангиудад эмчээрэн ажилладаг ийм систем байдаг. Намайг гоо сайхны мэс заслын нарийн мэргэжлийн эмч болж төгсдөг жил буюу 2002 онд Солонгос улсад анх удаа улсаас том хорт хавдрын төв эмнэлэг байгуулагдаад хавдрын төв дотроо яг нөхөн сэргээх гоо сайхны мэс заслын тасаг гэд шинээр байгуулсан билээ. Тэр үед би нарийн мэргэжлийн эмч болчихсон байсан учраас улсын хавдрын төв эмнэлэгт нөхөн сэргээх гоо сайхны мэс заслын тасагт хуваарлаад тэндээ очиод би 3 жил ажилласан. Хорт хавдраас болоод хөхөө авахулчихсан байдгийм үү? Мөн янз бүрийн эд эрхтнийг нь авчихсан, тайрчихсан хүмүүс олон шүү дээ. Тэгэхээр тэр зүйлүүдийг нь буцаагаад өөрийнх нь эд эрхтнээр орлуулах, үйл ажиллагаа болон харагдах байдлын хувьд нөхөн сэргээдэг, яг цэвэр нөхөн сэргээх гоо сайхны мэс заслын эмчээр улсын хавдрын төв эмнэлэгт 3 жил ажиллаж эр цэргийн албаа хаасан да. Цэргийн албаа хааж дуусаад буцаад Сөүлийн үндэсний их сургуулийнхаа нэгдсэн эмнэлэгт ирсэн. Том профессоруудынхаа доор туслах профессороор ажиллаж байгаад өөрөө профессор хүртэл дэвшин ажиллаж хожим нь энэ 3 4 5 гэдэг гоо сайхны мэс заслын эмнэлгээ байгуулсан бөгөөд одоо хүртэл ажиллаж байна. Эмнэлэг маань нэг их удаагүй шинэхэн эмнэлэг байгаамаа. Тэгэхээр энэ 3 4 5 гэдэг энэ эмнэлгийнхаа нэрний утгыг энэ хүн юу тайлбарлаж байна вэ гэхээр яг бүх энэ дүрсний хэлбэрийн төв болсон энэ гурвалжин дөрвөлжин бөөрийнхий гэдэг нэрийг эмнэлэгтээ өгөхийг хүссэн боловч гурвалжин дөрвөлжин бөөрийнхий гэж тийм тэнэг урт хийгээд тийм маш хэцүү нэр. Тэгэхээр энийг яаж хэлбэрсэж болох вэ гэж хагаад гурвалжин гэдгийг энэ солонгосоор сам буюу 3 гэж орлуулад дөрвөлжин гэдгийг энэ солонгосоор 4 буюу саа гэж орлуулад бөөрийнхий гэдгээ чинь англиар нь өө гэж англи хэлэндээ. Тэгэхээр өө гэдэг солонгосч уу гэж дууддаг байхгүй юу? Тэгээд тэр нь уу гэдэг нь тоогоор илэрхийлэх юм бол 5 гэсэн үг. Ингээд яг нь гурвалжин, дөрвөлжин, бөөрийнхий гэдэг нэрээ 3 4 5 гэдэг ийм тоогоор орлуулах байдлаар бид хийсэн юм а гэж. Манай эмнэлэгч гэсэн хагалгаа, эмчилгээ, тусламж үйлчлэгээ хийхдээ тэр яг суур, зарчим, стандарт тийм ээ мөрдөх ёстой зүйлүүдээ ягштал мөрднө тийм ээ ийм эмнэлэг байна гэдэг агуулгаар би бодож байгаад энэ нэрийг өгсөн юм а гэж эмч маань хэлж байна. Ер нь та яагаад гоо сайхны мэтлээ эмч болсон юм бэ гэж те. Тэгэхээр зөндөө олон л салбар байдаг гэж. Ер нь би хүүхэд байхаас гараараа юм оролдож хийх дуртай хүүхэд байсан юм. Анхнаасаа л эмч болохоор ангаахын сургуульд орчхоод л мэс заслын эмчил болно гэж боддог байсан юм байна. Тэгээд хожим сургуулаанд төгсөхдөө гоо сайхны мэс заслын эмч гэж сонгосон. Ерөөсөө гоо сайхны мэс заслын эмч болсон гол шалтгаан маань энэ л байхаа гэж боддог юм.
Энэ хүний Пак Жун-ним гэдэг энэ хүний төрсэн эцэг нь буюу аав нь Солонгос улсын одоо Сөүлийн үндэсний их сургууль буюу одоо номер 1 хийгээд Солонгосын баг анхны арга ухааны сургууль шүү дээ. Манай нөгөө одоо Ашуустай адилхан. Тэгэхээр тэр арга ухааны их сургуульд нөхөн сэргээх гоо сайхны мэс заслын тасаг одоо ийм нарийн мэргэжлийн эмчийг бэлтгэдэг тэр тогтолцоог одоо бий болгосон анхны эмч нарын нэг гэж. Одоо 1973 1974 оны үед яг эдний төгссөн Сөүлийн их сургуульд анхны гоо сайхны мэс заслын тасаг гэж бий болсон. Тэгэхээр тэр тасгийг байгуулсан нарийн мэргэжлийн эмч нарын нэг гэхэр ч одоо тэгэхээр яг хоёр дахь үе дээр явж байгаа гоо сайхны мэс заслын эмч. Тэгэхээр яг хамгийн анхны гоо сайхны мэс заслын одоо тасаг гэдэг юм уу ийм үүсээ Солонгос улс зүгээр 50 жилийн түүхтэй юм биш үү? Би одоо бодохдоо бараг 100 жил 100 гаруй жилийн түүхтэй бодсон чинь бас харьцангуй бага хугацаанд хурдтай өсрөнгөө хөгжсөн одоо ийм салбар юм байна гэж ингэж ойлгож байна. Азид бол бид сонгочдод чинь гоо сайхны мэс заслыг бараг үндэслэсэн байна гэдэг юм уу анхлан хийсэн байна гэж ингэж ойлгоод байсан. Үгүй гэж шүү. Азийн гоо сайхны мэс заслын хөгжлийн түүхийг сөхөж харвал 1940-од оны дундуур Японы Хирошимад атомын бомбыг дэлбэрснийг манайхан сайн мэдэн шүү дээ. Тэгэхээр тэр дайнаас болон тэр атомын бомбын том дэлбэрэлтээс болоод Япон улсад маш олон арьсны төлөвлөлттэй хүмүүс бий болсон. Тэгэхээр тэрийг эмчлэх, арьс шилжүүлэн суулгахч байдаг юм уу? Янз бүрийн нөхөн сэргээх эмчилгээ хийх тохиолдол маш их болсон. Тэгээд Япон эмч нар Америкийн нэгдсэн улсад очиод албан ёсны энэ гоо сайхны нөхөн сэргээх мэс заслын эмчийн чиглэлээр сургалтанд суугаад мэргэжил эзэмшин өөрийн улсдаа хурж ирээд Японд тэр арьсны түлэнхийг нөхөн сэргээх хагалгаанууд хийж эхэлсэн түүхтэй байдаг. 1940 оны сүүл буюу манай Солонгос улсаас бараг 30 жилийн өмнө Японд төрүүлж энэ нөхөн сэргээх гоо сайхны мэс заслын тусламж үйлчилгээ эхэлсэн юм. Азийн хувьд бол ийм түүхтэй байдаг юм. Тэгэхээр Япончууд Америкт сурсан гэхээр чинь Америкчууд, Европчууд ч бол тэрнээс урагшаа явна гэж шүү. Гоо сайхны мэс заслын одоо энэ хөгжлийн түүх нь Манай улс ч гэсэн анх гоо сайхны мэс заслын тасаг байгуулж байхад дандаа л өөр мэргэжлийн. Тэгтээ нөхөн сэргээх гоо сайхны талаар тал бүрээсээ нэгдээд л анх энэ нөхөн сэргээх гоо сайхны мэс заслын тасгийг байгуулж эмч нараа сургаж эхэлсэн түүхтэй. Тэгтээ манай тэр үеийн эмч нар өөрсдөө ихэнхдээ Америкийн нэгдсэн улс руу очиж мэргэжил дээшлүүлж Америк эмч нараас туршлага судалж хөгжсөн гэж би сонсож байсан. Түүхийнхаа асуултыг ер нь зогсоё тийм эмчтэй чиглэсэн хувь өөрлөлөө чиглэсэн асуулт асууя гэж бодоод ер нь ингээд одоо өнөөдөр их ч одоо ингээд яараа хагалгаанд орох гэдэг байгаа байхгүй тийм тэгэхээр одоо жилд хичнээн шагалгаа хийдэг. Тэгээд 23 жил хийсэн гэхээр ч хэдэн мянган хүн хэдэн 10 мянгач болсон юм одоо олон кейс хийсэн байгаа. Тэр олон хагалгаа хийсэн үйлчлүүлэгч өвчтөн дунд таны ингээд сэтгэл зүрхэнд үйлдэлсэн тийм үйлчлүүлэгч гэдэг юм уу тийм хүн байсан уу гэдээ би асуулаа л да. Одоогоос 10 жилийн өмнө байхаа зүүн өмнөд Азийн гаралтай хүн байсан санагдаж байна. Би сайн санахгүй байна. Ямар хүн байсан бэ гэхлээр хазалт зуултын гажигтай тийм хүн байсан. Доод ирүүн ингээд гадагшаага илүү маш их гараад ирчихсэн. Тэ зажилж хоол идэхэд хэцүү. Юм ярихад ч хэцүү байдаг. Тэгээд зуултыг нь зөв засаж өгөх мэс засал хийсэн. Хагалгаа амжилттай болоод шархан сайхан эдгрээд нөгөө хүн маань нутаг бутсан. Тэгээд 3 сарын дараа байхаа дахиж давтан үзүүлж эдгэрэлтэд шалгуулах гэж тэгээд надад үзүүлээд шархны эдгэрэлт маш цэвэрхэн эдгэрсэн байсан. Тэгсэн нөгөө хүн маань гинтгэл миний өмнө ингээд шууд сөхрөөд бурхан тахилдаа мөргөж байгаа юм шиг л мөргсөн. Би бүр гайхаад үгүй та чи яаж байгаа юм бэ? Ингэж болохгүй гэдэл сандарсан да. Тэгсэн чинь нөгөө хүн маань би бол буддын шашинтай хүн. Тухайн хүний өмнө сөхөрч мөргөн гэдэг бол хамгийн дээдийн дээд хүндлэл байдаг юм а гэж надад хэлсэн. Би танд зүгээр л баярлалаа гэж хэлэхэд багдаж байна. Тэгэхээр би сэтгэлийнхэн угаас одоо өөрийнхөө хамгийн дээд хүндлэлээ үзүүлж байгаа юм шүү гэд миний өмнө сөхөрч мөргсөн. Тэр үйлчлүүлэгч маань одоо эргээд бодоход миний сэтгэл зүрхэнд маш их хоногшиж үлдсэн байна. 경험이라고 그럴까? 쑥스럽네요. 근데 яг би өнгөрч байгаа юм биш шүү тийм ээ. Заха ичгэвтэр надад бас санагдсан тухай гэдгээ тэгж ийшээ гэж байна. Гоо сайхны мэс заслын эмч болсноороо бахархах мөч гэдэг юм уу те. Би ер нь энэ мэргэжлийг сонгосон нь их зөв болжоо гэж боддог тийм мөчүүд одоо хизээ байдаг вэ гэж. Гоо сайхны мэс заслын эмч болсноор бахархах мөч надад маш олон байдаг. Эхний ээлжинд яг өөрийн нь үндсэн мэргэжил бол гоо сайхны мэс засал
Тэр дундаа эрүү шанааны мэс засал юм л да. Иймд миний үйлчлүүлэгч нар гадаа төрхөндөө сэтгэл ханамжгүй, сэтгэл готролтой хүмүүс ихэнхтэй байдаг. Эдгээр хүмүүс маань малгайгаа ингэж дарж өмсчөөтөл явдаг хүмүүс байдаг. Тэгээд надаар мэс засал хийлэгчгээд 3-4 сарын дараа давтан үслэгт эрэхтэй нөгөө хүн маань бүр цаанаасаа л нэг инээмсэглэл тодорчсон, царай нь хуурчсан, өөртөө ихтэй бардан болчихсон байдаг. Энэ мөчийг хараад би үнэхээр энэ өөрийнхөө мэрэгчлэрээ ажиллаараа бахархах сэтгэл төрдөг. Жишээ нь нүүр амандаа жоохон гажигтай, согогтой төрчихсөн хүүхдийг бол ээжүүд нь тэврэхтэй, ихэнхтэй ингээд нүүрийг нь ойрлугэн харуулж нуусан маягтай тэвэрч явдаг. Харин мэс засалд ороод нүүр царай нь хэвийн болсны дараагаар нөгөө ээж маань хүүхдийнхээ нүүрийг нуулгүйгээр тэвэрчихсэн явж байдаг. Тэр мөчүүдэд бол надад гоо сайхны мэс заслын эмч болсноороо бахархах тийм сайхан мэдрэмжийг авдаг да. 알겠습니다. Би эмчээс асуулаа. Мэдээж тэгвэл нь танд эсрэгээрээ тийм ээ гоо сайхны мэслийн эмч болсноор гутардаг гэдэг юм уу? Одоо хэцүү гэдэг юм уу? Одоо болимоор юм шиг санагддаг үе бас байдгүй гэж. Мэргэжлэрээ ажиллаж байх явцад янз бүрийн хүнд хэцүү үеуд зөндөөл байна. Ажил мэргэжилтэй холбоотой онцлог гэж бас байна л да. Эмч хүний хувьд хүмүүсийн харьцаанаас үүсэх стресс дарамтвал байх л зүйл гэж боддог. Тухайн хүний сэтгэл зүйн байдал ямар ч байж болно шүү дээ. Түүнийг бол ойлгох ёстой зүйл гэж би боддог. Харин өөр нэг хэцүү санагддаг зүйл нь юу вэ гэхээр кино, драм дээр янз бүрийн гоо сайхны мэс заслын эмч гэхээр л нэг хялбархан жижигхэн мэс засал хийчгээд л хүнээс их мөнгө аваад л тэгээд баян тансаг амьдраад л бусдаас нэг л хялбархан амьдраад байгаа юм шиг. Бас баахан олон нууц амрагтайч байх шиг. Кинон дээр дандаа л нэг тиймэрхүү байдлаар буруу, муухай дүрээр гоо сайхны мэс заслын эмч нарыг дүрслээд байгаад надад үнэхээр таагүй санагддаг. Бас яхааргүй нийгэм нэрээ бас тийм уур амьсгал байдаг шүү. Солонгосын гоо сайхны мэс заслын онцлог юу вэ? Одоо жишээ нэг 40-50 жилийн түүхтэй хэрнээ айл одоо бараг 100 жилийн өмнө бий болсон тэр Европ, Америк, Солонгосоос 30 жилийн өмнө хөгжсөн Японыг одоо нөр даваад явж байна. Тэгэхээр энэний нууцыг бас та юу гэж бодож байна гэж эмчээсээ асуулаа. Ер нь бидний өмнө үе манай аавын үеэс авахуулаад анх үүсгэн байгуулсан хүмүүсийн нөр их хөдөлмөр, хичээл, зүтгэл, золиос өнөөдрийн энэ төвшөнд хүргэсэн гэж би боддог. Гэхдээ бас нэг гол хүчин зүйл бол өрсөлдөө манай улсад их байдаг. Маш шударга өрсөлдөө. Манай улсад анагаах ухааны их сургуулиуд олон. Тэдгээрийн хоорондын өрсөлдөө маш ширүүн байдаг. Жишээ нь миний төгссөн Сөүлийн их сургууль, Ёнсоо их сургууль гэдэг олон сургуулийн нэгдсэн эмнэлгүүдийн гоо сайхны мэс заслын тэнхимийн багш профессоруудын хоорондын дотоодын өрсөлдөөн байхаас гадны өндөр хөгжилтэй улсуудтай бас өрсөлдөнө. Тиймээс энэ шударга өрсөлдөөнөөр бид бие биенийгээ хурцлж, ингэснээр өнөөдрийн энэ их хөгжлийг авчирсан болов уу гэж би бодож байна. Тийм шударга сайн өрсөлдөөн дундаас сайн эмч нар, сайн эмнэлгүүд төрж гарсан болов уу гэж би бодож байна да. Эмч маань сая хэдхэн хоногийн өмнө Монгол яваад ирсэн гэж би сонссон. Тэгээд эмчээс асуулаа. Монгол яваад ирсэн, та хэзээ яваад ирсэн бэ? Ямар ажлаар яваад ирсэн бэ гэж. 울란바토르에 다녀왔고요. Монголын нөхөн сэргээх гоо сайхны мэс засалч эмч нарын нийгэмлэг гэж байдгийн байна. Тэр нийгэмлэгээс намайг урьж, илтгэл тавьж өгөөч гэж урьсан тул илтгэл тавьж оролцсон. Мөн нэг хүний зуучлалаар би Монголын ЭСМ гоо сайхны мэс засал хийдэг эмнэлэгтэй очиж танилцаад хоёр эмнэлэг хоорондоо харилцаа, хамтын ажиллагаа тогтоож гэрээ контракт байгуулад ирсэн. Нэг иймэрхүү ажлаар би Монголд яваад ирсэн. Явж ирчгээд 10-аад л хонож байна. Тэгээ та Монголд очиж сэтгэлдээ уулзаач ямар байсан бэ гэсэн. Онгоц доошлоод л онгоцныхоо цонхоор ингээд харсан чинь үнэхээр сайхан том уул нурууд бүгд цав цагаан цасаар хучигдчихсан үнэхээр гайхалтай үтсгэлэнтэй харагдаж байсан. Би дотроо ямар гоё юм бэ л гэж бодож байсан. Гарч ирээд амьсгалтал хүүх за эн чинь зүгээр ч тийм гоё сайхан зүйл биш байна гэсэн бодол төрсөн. Яагаад гэхээр хасах 20 хэдэн хэмээн хүйтэн байсан. Энэ нь Солонгос улсад мэдрэх боломжгүй тийм хүйтэн цаг агаар шүү дээ. Энэ бол миний Монгол улсын талаарх анхны сэтгэгдэл юм. Монголын энэ гоо сайхны мэслийн салбарыг ингээ харж байхад ямар сэтгэл төрсөн бэ гэж. Тэгэхээр эмч маань хэлж байна. 굉장히 Монгол улсын хувьд 50 жилийн өмнө манай улсад энэ салбар эхэлж байсан түүхэн цаг үетэй маш адилхан санагдсан. Гэвч Монгол эмч нарын урам зориг, хичээнгүй байдал надад маш гүн сэтгэгдэл төрүүлсэн. Тэр сурах ирмэлзлэл, хүсэл тэмүүлэл нь надад үнэхээр гайхалтай санагдсан. Тийм хичээнгүй, тийм урам зоригтой хүмүүс нэгд ор цуглаад
өөрийн улсдаа гоо сайхны мэс заслыг хөгжүүлэх гээд ажиллаж байгаа учраас би Монгол улсын гоо сайхны мэс заслын салбарын хөгжлийн ирээдүйг маш өнгөтэй өөдрөгөөр төсөөлж байгаа шүү. Энэ гоо сайхны мэс заслыг яг одоо манай Монголд эхэлж байгаа үе шүү дээ. Тэгэхээр эдний Солонгос улсын 40 50 жилийн өмнөхтэй адилхан байгаа учраас таныг одоо харахад бид анх эхэлж байгаа улсын хувьд ер нь юун дээр анхаараасаа гэж бодож байна гэдгийг бас асууя гэж бодож байна. Зөвлөж гэдэг юм уу? Тийм өнцгөөс харвал өмнөө яваа эргэн тойрныхоо улсуудыг сайн ажиглаж хараад тэд нарын гаргасан алдааг давтахгүй байхыг л хичээх хэрэгтэй. Тэгвэл маш богино хугацаанд замаан товчлоод зэрэгцээ талхах ийм боломжтой санагдсан. Зөндөө удаа ярилцлаа. Гэхдээ эмчийнхаа яг нөгөө өөрийнх нь үндсэн нарийн мэрэгсэн салбар гэдэг юм уу тийм талаар огт ярилцсангүй шүү дээ. Тэгэхээр би тэр талаар нь асууя гэж бодлоо. Та яг ямар чиглэлийн хагалгааг төлөхөө мэрэгч гэдэг вэ гэж асуухаар эмч маань юу гэж яах вэ? Нүүрний хэлбэр засах буюу эрүү шанааны мэс заслыг би одоогор төлхөө хийж байна. Тэгэхээр тийм их айхтар эрсдэлтэй мэс засал үгүй юу гэдгээр бас асуумаар санагдчих. Нүүрний энэ ясны мэс засал буюу ортигнатик мэс засал гэж хэлдэг юм л да. Энэ мэс засал маань өөрөө бусад төрлийн мэс заслыг бодвол жоохон эрсдэл өндөртэй үнэн. Мөн нэлээд их туршлага, ур чадвар шаардсан мэс засал гэдэг нь бас үнэн. Гэлээгээд айхтар аюултай мэс засал бол биш. Тэгэхээр ер нь зөвхөн энэ нүүрний эрүү шанааны мэс заслаас гадна ер нь бүх төрлийн гоо сайхны мэс засал дээр их бага хэмжээний эрсдэл бол бий. Бид жолоо барьдагтай адилхан гэж ойлгох хэрэгтэй л дээ. Машин унаад жолоо барьж замын хөдөлгөөнд оролцож байхад аваар осол гарах эрсдэл байгаа юу? Бага. Хэзээж гарч болно. Харин жолооч хүн жолоогоо сайн бариад замын хөдөлгөөний дүрмээ ягштал сайн мөрдөөд хурдаа хэтрүүлэхгүй. Дүрм журмаа мөрдөөд явах юм бол хэдийгээр автын осол гарах эрсдэл байгаа боловч тэрийг маш их бууруулж болдог. Яг л үүнтэй адилхан тэгэхээр эмч хүн яг л барих ёстой стандарт дүрм журм барих ёстой зарчмаа бариад явчихвал альва нэг эрсдлээс 100% хол байх боломжтой гэж би боддог. 해골을 보고 설명을 드릴게요. 예, 자 энэ дээр тайлбарлаад явуучвал ойлгомжтой хаа гэж байна. Нүүрний ясны хагалгаа нь ихэнхдээ нүүрний хэлбэр өөрчлөх болон эрүүний гажгийг засах гэдэг хоёр том хэсэгт хуваагддаг. Нүүрний хэлбэр засах гэдэг нь ерөнхийдөө эрүү болон шанааны ясыг гадна талаас нь хэмжээг нь жижигрүүлэх. Хоёрдугаарт хэлбэрийг нь өөрчлөх зорилгоор хийгддэг юм. Ялангуяа Монгол солонгос хүмүүс адилхан том, ийм шанаатай, эрүүтэй, дөрвөлжин нүртэй харагддаг. Тэгвэл тэрийг нь ингээд жоохон багсгаад хэлбэрийг нь гоё засаад өгөхөөр жижигхэн нэг тийм зөөлөн имижтэй болгож өгдөг. Энийг хийснээр хажуугаас нь харахад энэ эрүүний хэлбэр яг зөв хэм хэмжээнд аваачих зорилгоор эрүүний урд талын энэ ооч яс гэж ярьдаг энэ ясыг тайрах хагалгааг хийдэг. Бид нарын шүд ингэж байрлсан байдаг. Доод эрүүний яс буюу дээд эрүүний ясыг тайралт хийгээд энийг наад цааш нь хөдөлгөөд энэ шүдний зуултыг байх ёстой хэмжээнд нь аваачиж засаж байгаа ийм мэс заслыг болвол бид шайми засах эрүүний мэс заслаа гэж нэрлэдэг байгаа юм. 여기다가 하니까 너무 이해가 쉽게 됩니다. 네. 좀 무섭게 생기긴 했지만은 맨날 보면 익숙해집니다. миний хувьд бол жоо аимшигтай харагдаж байна гэсэн чинь миний хувьд их гоё өдөр болго хардаг гэж шүү. За ингээд энд хүргээд өнөөдрийнхөө бас контентыг өндөрлөё гэж бодож байна. Өнөөдрийнхөө контентоор бид нар зүгээр нэг эмнэлгийн тухай танилцуулах биш. Яг ингээд ийм олон жилийн түүхтэй, туршлагатай гоо сайхны мэс заслын нарийн мэргэжлийн эмч хүнийг ураад энэ хүний ажил амьдралын тухай ярилцаж үүгээр дамжуулж бас одоо үзэгч онцлон та бүхэндээ бас сонирхолтой сайхан мэдээлэл хүргэх үүднээс энэ удаагийн контентийг зөвхөн одоо энэ Пак Жун Ним гэдэг энэ нарийн мэргэжлийн эмчийн ажил амьдралтай холбоотой юм яриагаар бид бүхэн бэлтгэлээ. Ингээд Солонгос улс дахь монголчуудын мэдээлэл нэгдсэн сайт олон.com сайтын үзэгч уншигч та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн контентоор иргэн уулзтлаа. Түр баяртай. Баярлалаа. 고맙습니다. 네.